охин. Миний охин одоо ингэж зүгэж яхаар энэ утасны ончрог сайн гаргана дөө. Ончрогийн сайн гаргавал ухаан дэлж сайхан ухаантай болдгийг. За юу. Эмээ танад гоё үлгэр ярьж өгөөч. Өө тэгэлгүй ядгийн эмээ хүүдээ үлгэр ярьж өгнө. Наад утасныхаа ажруу. Эрт үрдийн цагт гоо үзэгслэн цэцэн цэлмэг ухаанаараа төгс ялгарсан Мантухай хэмээх хатан байжээ. Тэрээр дүмэн олондоо хайрлагдсан төр улсдаа нэртэй эрхэм бэлэг төгс сажээ. Мантухай цэцэн хатан нь эзэн богд Чингис хаанаас хойш ганхад суларсан Монгол улсыг дахин сэргээхдээ хатан 73 суу ухааныг чандлан барьж улс орноо тасралтгүй 38 жилийн турш амар амгалан хөгжүүлэн мандуулжээ. Хатан 73 суу ухаан нь өдгөө цагийн монголчууд бидний хувьд өнгөрсөн цагаас уламжлан ирсэн нэн шин нээлт боллоо. Эрхэм үзэгч та бүхэнд энэ агуу хатан бэлэгт суу ухааныг нээн өгүүлсв. Монголын төрийг засах ухааны тухай Монгол төрд нүүдэлчний төрд хатан ухаан ямар өргөтэй байсан юм бэ? Ер нь хатан ухааныг төрийн хэрэгт хэрэглэхийн ач холбогдол тэрний өр дүн нь юу юм бэ гэдэг асуудал руу нэлээд анхаарал хандуулж байгаа нь анхаарал татаж байна. Монгол хатан ухаантны түүх, Монгол хатан ухаантны улсыг төрийг засахад оролцож ирсэн тэр түүхийг аваад үзвэл. Тэр хатан ухаан гэдэг бол хатны ухаан гэсэн үг юм аа. Өөрөөр хэлбэл одоо эхэс дээдсийн эхнэр хүүхдийн тухай яриа биш. Энэ бол ерөөсөн амьдралыг зөв ухаарах, зөв жолоодох ухааны тухай яриа юм. Төр гэж юу вэ гэдгээс эхэлдэг. Төр гэж юу вэ? Өнөөдөр бид нар төр гэдгийг зөвхөн их хурлын гишүүд, засгийн газрын сайд нар гэж ухаарч байна. Тэгвэл Монгол сууханд сургаснаар төр гэдэг бол өөрөөсөө төвшин сайхныг төрүүлж гаргадаг оршин амьдрах үг төр гэж хэлдэг. Өнөөдрийн 21-р 100 хүн төрлөختний өмнө 8 зорилт дэвшүүлж тавьсны нэг нь гендерийн тэгш байдлыг хангах явдал гэсэн. 2.7 сая монголчуудын оршин амьдрах угаас дандаа төвшин сайхан аз жаргал төрөн гарч явах ёстой. Ингэсэн тохиолдолд бид төр болж чадна. 21-р 100-д хүн төрлөختний өмнө шийдвэрлэх ёстой асуудал гэж тавьж байгаа энэ зүйлийг монголчууд айлаар тодорхой хэмжээгээр шийдэж төрийн бодлогонд оруулж байсан гэсэн энэ үзэл санаа нь бол үнэхээр өнөөдөр бүх хүнд хүргэх ёстой чухал үзэл санаа гэж би одоо иргэний хувьд бодож байгаа. Монгол ухаан тодорхойлсончлон төрийн дөрвөн тэнгэр гэж байдаг. Оршихуун тэнгэр, сүлжхүүн тэнгэр, засхуун тэнгэр, устгахуун тэнгэр гэж. Тэгвэл хатан ухаантай эмэгтэйчүүд оршихуун сүлжхүүн тэнгэрийн үйл хэргийг гүйцэтгэдэг байсан. Хаан ухаантай эрэгтэйчүүд засхуу устгахуун тэнгэрийн үйл хэргийг гүйцэтгэдэг байсан. Хаан ухаан, хатан ухаан хоёулаа яагаад хөгжлийн бодлогод хэрэгтэй юм? Тэгээ ялгаа нь бол одоо хатан ухаан бол оршихуун сүлжхүү гэж юу юм бэ? Өнөөдөр 2.7 сая монголчууд юу идэх юм? Ямар орон гэрт амьдрах юм? Даарах уу, үгүй юу? Идэж уух тэр өмсөж зүг хувцас хунаар одоо юм яг тийм шаглаж ойж байгаа одоо нэгэн адил эрүүл байх уу, үгүй юу? Хүүхэд нь ямар хүмүүжлтэй байх юм? мөн ажил орлого Хиний орлого амьдралд нь хүрхийн гэх мэт энэ эх орны өдөр тутмын дотоод үйл хэргийг оршихуй сүлжхүүгээр хийж ирсэн. Жижиг зүйлээс ургуулж ерөнхий том зүй тогтлыг нээж байдаг юм ухаан гэж. Түүх намтраас үзээд ингээд байхт бол хатан ухааны чадамжн дээр хаан ухаан ургадаг байсан байна. Тийм ч учраас Монгол суухан ийм хүн эр төрж зүсээ олдог. Эр хүн эмд хурж зүгээ олдог гэсэн ийм сургаал байдаг. Харин өшөө засаж сайжруулж өшөө төгс төгөлдөр болгох тэр засхуун ажлуудыг хаан ухаантай эрчүүд нь гүйцэтгэж байсан. Энэ амьдрахуу дотор байгаа устгаж үгүй хийвэл зохилтой хамгийн муу муухай устгаж үгүй хийх ажлыг хаан ухаантай эрчүүд нь хариуцж хийж байсан. Хаан ухааны боловсруулах
тэр төвшин тэр суурь нь бол хатан ухаан дотор оршиж байсан юм аа гэдгийг илэрхийлж байгаа. Эртний ганц сургууль болох Монголын нууц тавьж байгаа бодож үзвээс хоо марл гэж хүний дүрээр эхэлж байгаа. Энэ хоо марл гэдэг энэ дүрийг түүх хүчигт дурдахдаа охин тэнгэр гэсэн энэ утгаар түүхэнд авч утсан байдаг. Энэ нь юу өгүүлж байна гэхээр ирчүү тэнгэрээс гаралтай эмэгтэйчүүд бол газрын заяатай гэх мэт энэ ойлголт их дашаа болохыг илчилдэг. Эцэг дээдсээс уламжилж ирсэн заншлаар бие, гэрээ, улсаа засах, засахын үйл хэрэгт Монгол эр эм хүмүүс тус тусдаа өөр өөрийн хамаарах үүрэг хариуцлагатай оролцож засаглалыг хамтдаа бүтээж байжээ. Ийм түүхэн гайхамшигт уламжлал маань гадны суурин иргэншлийн уршгаар өнөөгийн монголчууд бидний ухамсараас ор мөргүй сарнин алга болжээ. Цаг хугацаа уламжлалыг маань мартуулж монголчууд бидний төр улсаа удирдан засах ухаан алдагдаж, даяарчлагдаж буй дэлхийн ертөнцид монголчууд зүг чигээ нэгэнт алджээ. Эмэгтэйчүүд бол заавалчгүй их хурлын гишүүн бол заавалчгүй төрийн сайд бол заавалчгүй одоо ерөнхийлөгч болж байж хатан ухаанаа гаргаж түүнийгэн олон түмэнд өр хүүхдтэй нэвчүүлэг тараах хэрэг биш юм аа. Зүгээр чи гэртээ хатан ухаантан байгаад өгөөч. Монгол төрд, нүүдэлчний төрд хатан ухаан ямар өргөтэй байсан юм бэ? Тэгэхээр төрийг засах, улсыг гэгэрлэр засах үйл хэрэгт хатан ухаантай эмэгтэйчүүд дөрвөн үүргийг гүйцэтгэж оролцож байсан. Нэгдүгээрт нь соён гэгэрүүлэх үүрэг, хоёрдугаарт нь улсын дотоод хэргийг эзэн байх үүрэг, гуравдугаарт нь улсын төсвийн удирдагч байх үүрэг, дөрөвдүгээрт нь тусгаар тогтнолч үүрэг гэж дөрвөн үүргээр оролцож байсан. Тийм болохоор хатан ухаан бол их эвлүүлэгч ухаан, их төлжүүлэгч ухаан, их одоо тэтгэгч ухаан гэж ингэж хэлж болмоор санагддаг. Өөлөн их минь намайг хаан ухаанд гэгэрүүлэхтэй. Миний 7 дахь дээд эцгийн зөнг дотор ухаан болгон заасан. Миний 6 дахь дээд эцгийн зөнг авьяас болгон заасан. Миний 5 дахь дээд эцгийн зөнг гэгэрэл болгон заасан. Миний 4 дахь дээд эцгийн зөнг мэрэгшил болгон заасан. Миний 3 дахь дээд эцгийн зөнг боловсрал болгон заасан. Миний 2 дахь дээд эцгийн зөнг зүүн болгон заасан. Миний 9 эцгийн зөнг засагч зүүн болгон зааж хаан ухаанд гэгэрүүлсэн юм. Ингэж би бөөгийн тархины 12 зөнгө зэмшиж их засгийг байгуулж чадлаа. Өөлөн ээж би Моны голлож, Моны онол гэдэг бол гэгэрлээс гэгэрэл зоригддог, төвшин сайхнаас төвшин сайхныг бүтээдэг, Монгол амьдралыг бүтээдэг онол. заяагаар төрсөн үрэн зарчимд гүн сургаж, мэдвэл зохихын 3 номоор Гэрийн онол, уйлгын онол, Моны онол 3. Энийг төрийн тулгуур 3 онол гэж бас хэлдэг. өдөр шөнийг өнгөрөөж гэж ингэж өөрөө өгүүлж идэг. Тэр хатан ухааны нэг том үүрэг бол соён гэгэрүүлэх ийм үүрэгтэй. Улсын соён гэгэрүүлэгч үүрэг. Соён гэгэрүүлэгч үүрэг эмэгтэй хүн, тэр тусмаа гэргийн хүн, нэм тэрүүний эзэмшил зохих эрдэм ухаан байсан. Хатан 73 суухан эхний 27 ухаан болвол энэ соён гэгэрүүлэгч үүрэгт зориулагддаг. 9 хүсэл, 9 ухаан, 9 эрдэм. Хүний хэрэгцээг зөв болгохын тулд 9 хүслээр удирддаг. Хүний сонголтыг зөв болгохын тулд 9 ухаанаар удирддаг. Хүний зорилгыг зөв болгохын тулд 9 эрдмээр удирддаг.
Хүн эхээс төрөхдөө байгалийн амьтан төрдөг. Энэ амьтныг жинхэнэ хүн болгохын тулд гэгэрэл, мэрэгжил мэдлэгийг оюун ухаанд нь суулгаж өгдөг. Ингэж хүн бүтээхийн ухааныг монголчууд хүнээр хүн хийх гэж дал татлаа энгийн үгээр нэрлэж байжээ. Монголчууд хүнээр хүн хийхийн тулд түүний гол 3 чиглүүлэгч болсон хэрэгцээ, сонголт, зорилгыг нь зөв болгох, зөв хөтлөн удирдахыг эрхэмлдэг байлаа. Ингэснээр хүслийн зүйтэн буюу зөв хүмүүнийг өсгөн бойжуулдаг байжээ. Монголын эмэгтэйчүүд шиг ийм өндөр боловсралтай, эмэгтэйчүүд нь өндөр боловсралтай улс орн бол дэлхийд олон биш. Ер нь хатад соён гэгэрүүлэх үүргээ 3 төвшөнд хийж гүйцэтгэж ирсэн байдаг. Үүнд юу орох вэ гэхээр хаад ноёд тайж язгууртан зөвлөх үүрэг, хан хөвөд өр хөвгтөө гэгэрүүлэх үүрэг, ард түмнээ соён гэгэрүүлэх үүрэг гэсэн ийм 3 үүргийг гүйцэтгэдэг байсан. Монголчууд өр хүүхдээ миний хүү хэмээн дууддаг. Нүүдэлчид хүслийн зүйтэн буюу хэрэгцээ, сонголт, зорилго нь зөв болсон хүнийг хүн хэмээн нэрийддэг байжээ. Олон зуун жилийн явцад хүн гэсэн үгний сүүлчийн энэ үсэг гээгдэж, хүү болон өөрчлөгдөж бидний үед иржээ. Монгол сууханд хэлдэг. Хүмүүжлтэй хүн гэж хэнийг хэлэх вэ? Хамгийн зөв хүмүүсийг хэлнэ гэж. Гэгэрсэн хүн гэж хэнийг хэлэх вэ гэсэн. Зөв үйлийг хийхээс гадна бусдын төлөө сайн сайхан үйл хийдэг хүнийг гэгэрсэн хүн гинэ гэж. Ийм амархан, ямар ч өөр гүн ухаанд ингэж амархан тодорхойлов. Тэгвэл энэ 9 хүсэл, зөв хүсэл, 9 цагаан хүсэл гэдгээр хүний хэрэгцээг зөв болгочихсон. Ингэж хэрэгцээг зөв болгосны дараа 9 ухаан гэж байна. Тухайлбал өнөөдөр бидний хэрэгцээ юу вэ? Идэх, өмсөх, хэрэглэх. Тэгвэл хэрэгцээгээ зөв болгосноор гэгэрхэл хэрэгцээтэй болт юм. Өнөөдөр бидний сонголт юу вэ? Эд материал, өнгө мөнгө, ой ганган зүйл. Аратан сэрхүүгээ хангах, тачаал бидний сонголт байна. Тэгвэл хүний сонголт зөв болсноор ерөөсөө сурч болсрох гэгэрх. Олны тусын тул сайн сайхныг бүтээх. Харин бидний сонголт зөв болсноор нийтээрээ хэм хэмжээтэй амьдрах, нийт хэмийг тогтоох, тэгснээр төвшин сайхан болох, бие биений хайраар дэмнэх энэ том нийгмийн тогтолцоог бий болгох байна. Хүний хэрэгцээ, сонголт, зорилго 3-ыг зөв болгохын тулд 9 хүсэл, 9 ухаан, 9 эрдэм хэмээх 3 зүйл билгийг цогцлоо. Хүслийн зүйтнүүдийг төрүүлж байлаа. Цааш нь хүслийн зүйтнүүдийг гэгэрлэр амьдрах чадвартан, амьдралыг гэгэрлэр засах чадвартан болгож хөгжүүлснээр хөх Монгол эргүүн болгон хүмүүжүүлдэг байлаа. Ер нь тэгээ хатан ухаан бол амнаас амь төрүүлдэг, биеэс бие төрүүлдэг, ухаанаас ухаан төрүүлдэг ийм авгаа их ухаан байнамаа. Улсын дотоод хэргийн эзэн байх үүрэг. Хатан ухааны бас нэг үүрэг бол улсын дотоод хэргийн эзэн байх үүрэг гэж. Улс орноор ярих юм бол дотоод амьдралыг, өөрөөр ярих юм бол айлгэрийн дотоод амьдралыг яг ардаж зохицуулж авч явдаг ийм зүйл. Би тэгээ боддог юм. Тэгвэл өнөөдөр Монгол улсын дотоод хэргийн сайд гэсэн хуулийн сайд сууж. Ямар ч энэ Монголын дотоод хэргийг хамаарах эзэн байхгүй сууж. Эмэгтэйчүүд нь нийгмийн ажлын туршлагатай бас ийм орон учиргүй олон биш. Өнөөдөр ч гэсэн Монгол уламжлалаар Монгол өрх гэрийн доторх тэр айлт гаднаас ямар зочин ирэх үү? Зочныг ямар хоол ундаар дайлах уу? Зочинд ямар орд ир завсчих уу? Ямар бэлгэсэлдэх үү? Тэр өрх гэрийн хүмүүс ямар хоол идэх юм? Юу өмсөх юм? Өнгөтэй явах уу? Өнгөгүй явах уу? Хэртэй явах бах уу? Буртагтай явах уу? Гэдэг энэ бүх дотоод хэргийг эмэгтэй хүн л хариуцж шийддэг. Эмэгтэй хүн энэ дотоод хэрэгээ барьж шийдвэрлэснээр эрэгтэйчүүд дотор талдаа хизээ санаа зовхгүйгээр харин гадаах үйл хэрэгээ хамаарч ирээдүйн том зорилго, том асуудлуудыг шийдвэрлэж явдаг. Хизээ ч эрэгтэй хүн тулгад ойрсон дотоод хэргийн асуудал руу хотголж байгаагүй. Дэлхийд анх удаага их засгаар дэлхийн засгийг тогтоосон тэр агуу хааныг бүртээ хатан өөрийнхөө хатан ухааныхаа тэнхээгээр түшиж тулж зөвлөөл чиглүүлж чадсан учраас Чингис хаан дэлхийд төвшин сайхныг тогтоож чадсан байдаг. Эзэн богд Чингис хаан олон сар жилээр аян дайнд мордсныхоо нь их Монгол улсын гал голомтыг бүртээ хатан тэргүүлж сахиж авч үлддэг байжээ. Энэ хугацаанд бүртээ хатан нь улс ард түмнийхээ ахуй амьдрал,
оюун санаа, тусгаар тогтнол, аюулгүй байдал гэх мэт бүхий л зүйлийг бүрэн хариуцаж, хамаарч, удирдан чиглүүлж байжээ. Түүгэрч барахгүй бүртээ хатан аян дайн морцсон цэрэг армиа байлдааны хоол хүнс, унаа хүсэг, хувцас хунар зэр зэвсгээр хангаж байжээ. Эндээс үзэл бүртээ хатан бол улсынхаа дотоод хэргийг төдийгүй төрийн хэрэгч захиран засаглаж байжээ. Ингэж Монголын дотоод асуудлыг барьж ирсэн. Тэгвэл дотоод хэргийг оршихуй сүлжгүй дотоод хэргийг гүйцэтгэхийн тулд хатан 73 суу ухааны дараагийн 30 суу ухаанаар гүйцэтгэжсэн. Тэр 30 суу ухаанд нь төрийн 10 онол гэж зүйл. Улсын 10 түгээмэл, ахын 10 түгээмэл гэж зүйлс орж ирдэг. Төрийн 10 онол гэж гэрийн онол. Энэ бол улс гэр байгуулагддаг онол. Уйлгын онол. Энэ бол улс гэрийн ахуй буюу одоогийн бидний ойлгохдоор эдийн засгийг бүтээж бүрдүүлдэг онол. Моны онол гэж. Моны онол гэдэг бол гэгээрлээс гэгээрл зоригддог, төвшин сайхнаас төвшин сайхныг бүтээдэг, Монгол амьдралыг бүтээдэг онол. Энэ моны онол нь дотроо дахиад 7 задар. Жишээлбэл чин үнний онол гэж. Монгол улсын байлгах чин үнний онол. Дараагаар нь Монгол улс байгаа юм бол мандаж буурч доройтож дээрдэх ийм замналтай. Тэгвэл энэ замналыг бий болгодог чун үнний онол гэж байна. Мөн Монгол улсыг мөнхөөхгүйгээр мөнхөд орших хажир үнний онол гэж байна. Өнөөдөр 2.7 сая монголчууд ядуу буураа хөгжилд орооч гэсэн, цөөхүүлээч гэсэн нэг юм арзаагаад байж байгаа нь энэ чин үнний онол. Монгол 13 дугаар зуун дэлхийн дээдэд гарч дэлхийн дээвэрт хүрч засаглахын дээд төвшин сайхныг тогтоож явсан, бадарч явсан бол өнөөдөр доройтлынхон дээд зэгт ирсэн байна. Энэ бол Монголд чуу үнэн байгааг хэлж өгч байгаа. Тэгвэл одоо Монгол улс үхэхгүй мөхгүй гэдэг салаа замын ирмэг дээр ирлээ. Бид хизээч Монгол улс мөхгүй гэж хэлнэ. Сэхэнэл гэж хэлнэ. Хэрвээ сэхэх гэж байгаа юм бол Монголыг сэхэх гэж байгаа тэр үннийг хажир үнний онол гэж хэлдэг. Тэгвэл өнөөдөр бидэрт энэ хажир үнний онол хоёр байхгүй учраас бид нар Монголыг босгож ирж чадахгүй байна. Дараагаар нь Тэнгэрийн онол гэж. Тэнгэр гэхээр зэрэг бид нар толгоон орой дээр байгаа хөх өнгөтэй окторгуу гэж боддог. Гэтэл Тэнгэр гэдэг тийм байдгүй. Монгол суу ухаанд сургаснаар Байгаа бүхнийг хорвоо гимой, байгааг таньсныг ертөнц гимой, байлгахыг Тэнгэр гимой. ерөөсөө аливаа зүйлийг байлгах чадварыг Тэнгэр гэж хэлдэг. Тэгвэл өнөөдөр бид нар эд баялаг, хөрөнгө мөнгө бүх зүйлийг амжилт бүтээлийг байлгахдаа бид нар үнэн, шударга, зөв, тарих, оюун, эрдэм, ухаан, оюун, гэгэрлийн замаар байлгахгүй бид нар булаалт, дээрэмлэг, мүлжлэг, хувилдан, авилгал, хээл ахвал, албан тушаал эрх мэдлэр байлгаж байгаа нь энэ Тэнгэр болж чадахгүй байна. Дараа нь тэсэж үлдэхүүн онол гэж. Буюу Монгресийн онол гэж. Юу гэсэн үг вэ? Тэнгэрийн зарилгаар монголчуудад тулган хүлээлгдсэн хүн болгоныг засагч мэрэгжилтэн, амьдралыг гэгэрлэр засагч мэрэгжилтэн болгодог тэр Тэнгэрийн зарлиг буюу Монгрес гэж байдаг. Тэр онолыг бид нар мэдхээ байсан учраас хүн болгоныг араатан болгож байгаа болохоос хүн болгоныг бид нар засагч, амьдралыг гэгэрлэр засагч мэрэгжилтэн болгож чадахгүй. Гэх мэтлэн төрийн 10 онол байдаг. Энэ дотроос хамгийн 3 онол бол гэрийн онол, уйлгын онол, моны онол 3. Энийг төрийн тулгуур 3 онол гэж бас хэлдэг. Тэр гэр гэдэг үгийг бид нэр хөвчлэн сууц талаас нь ойлгодог. Гэр гэдэг үгийг бид нэр эсгий гэр гэж ойлгодог. Тэгэхээр Монгол суу ухаанд гэр гэдэг үгийг өөр утгаар тайлбарласан байдаг. За хатан ухаан нэг гол тод идэрл болсон. Манай гэрийн зүүн баг нь байгаа. Энэ бол уламжлалыг илэрхийлсэн баг нь. Баруун баг нь бол удамшлын баг. Энэ бол эрх хүнийг төлөөлсөн баг. Энэ хоёр багны учир нь юундаа вэ нэгвэл аль нь 73 мэдвэл зохихгүй гэдэг дээр тулгуурлаж зөндөрлөдөг. Энэ 273 нийлээд 146 болж байгаа юм. Ингээд энэ 146 маань юу вэ гэвэл хаан, ухаан, хатан ухаан хоёр нэгдээд Мон онол руу орохын илэрлэл нь болж өгч байгаа. Монгол суу ухаанд сургаснаар монголчууд өөрийн улсаа гэрийн онолоор буюу бидний мэддэг эсгий гэрийн зарчмаар байгуулж иржээ. Өргөө цагаан гэрийн хан нь ард түмэн байдаг, өнн нь төмтийн ноёд байдаг, тоон нь хаан байдаг. Улс гэрийг удирдах тархигч мөн эсгий гэрийн зарчмаар буюу гэрийн онолоор бүтээсэн. Үүнд хан нь улсаа өмөөрн босоо орших 9 ухаан, өнн нь улс гэртээ эзэн эрх хэдэлдэг 8 оюун,
Тоон нь улс гэртээ тохиолдож болзошгүй бүхнийг угтан мэдэх 12 зүн байдаг. Ингэж монголчуудын улс орноо удирдах засаж авч явах тэнгэр тархин бүтэж байжээ. Монгол сууханд гэрийг гэр бол гэгээрлэгч орон зай, гэгээрл бол зөв оршин амьдрах төгс мэдлэг гэж тодорхойлсон байдаг. Уйлгын онол гэж. Уйлгын онол гэдгийг 13 дугаар зуунд Чингис хаан нээсэн байна. Энэ бол Монгол улс гэрийн доторх оршихуй сүлжгүй дотор байгаа бүх зүйлийг хооронд нь бие биенээс нь хамааруулж уйж шүтэлцүүлдэг онол. Тийм учраас уйлгын онол буюу уйх онол гэж нэрлэдэг. Төрөүний хэлдэг улсын төрийн 10 онолоор аливаа ард түмэн улс болдог 10 хүчин зүйл буюу 10 түгээмлийг тодорхойлж гаргаж ирсэн. Тэрэнд нь 9 ухаан 8 оюун, хамтын хариуцлага, нүүдлийн соёл их засаг, гэгээрүүлэгч орон зай, мэрэгшүүлэгч орон зай, мэрэгшил. Тэгээд дээд зүүн, дээд ухамсар, дээд үнэн гээд энэ Монгол улс бүтэхгүй 10 хүчин зүйл. Ийм тарихаар дамжуулж дээд ухамсар, дээд сэтгэхүй, дээд зүнг хооронд нь уялдуулж эзэмшснээр Чингис хаан дэлхийг төвшдгөн засгалжээ. Тэр улсын 10 түгээмлийг энэ уйлгын онолоор хооронд нь шүтэлцүүлж ойж өгснөөр Монгол улсын хөгжил тухайн үеийн хамгийн хурдан зүйл болох соёолын морины хурдаар хурдалж ирсэн. Дараа нь моны онол гэж. Энэ моны онол бол гэгэрлээс гэгэрлийг бүтээдэг, төвшин сайхнаас төвшин сайхныг төрүүлдэг ийм Монгол амьдралыг бүтээдэг онол. Ийм Монгол амьдралыг агуу амьдралыг бүтээхийн тулд хүн болгоныг түрүүн би хэлсэн. Соён гэгэрүүлэгч үүргээрээ хатан ухаантан хамгийн зөв хүмүүс буюу хүслийн зүйтэн болгоод хэрэгцээ сонголт зорилгын зөв болгоод тэрний дараагаар энэ моны онолоор амьдралыг гэгэрлэр засч 108 бэлгүүнийг тогтоодог хүслийн зүүн буюу сүнсний онол. Нөгөөх нь амьдралыг үнэн зөв шудраг аргаар эв биеэр засгалж 108 төвшин сайхныг тогтоодог чадварыг эзэмшүүлдэг амьдралын зүүн буюу эзэн биеийн онол. Энэ хоёр үнсэн биеийн онол, эзэн биеийн онол хоёрыг эзэмшүүлснээр хүн амьдралыг гэгэрлэр засахдаа сүнсэн биеийн онолоор бол тарих оюуны 108 бэлгүүнийг эзэмшдэг. Эзэн биеийн онолоор бол амьдрал 108 төвшин сайхныг тогтоодог чадварыг эзэмшдэг. Жигүүртэн шувуу 2 далиа хоёул ангийн зэрэг дэвж байж тэнгэрт өндөр авч нисдэгтэй адил Монгол улс нь мөн арга бэлэг хоёрыг, ил далд хоёрыг, тэнгэр газар хоёрыг эн тэнцүүхэн хослуулж чадсан үедээ л дээд зэгтээ хүртэл хүчрэгчин манджээ. Үүний жишээ бол 13 дугаар 100 билээ. Гэгэрлэр амьдрах чадвар, амьдралыг гэгэрлэр засах чадварыг өөртөө хослуулан төгс шингээж чадсан хүслийн зүйднийг мон төрлөө гэж нэрийдэж, эхээс мэндэлсэн хүн бүрийг мон болгохыг гол болгож амьдрдаг ард түмнийг Монгол хэмээн нэрлэдэг учиртай ажээ. Монгол хэмээх үгийн утга ийм буюу. Улсын төсвийн удирдагч байх үүрэг. За дараагийн хатан ухаантныг гүйцэтгэдэг дараагийн үүрэг бол төсвийн удирдагч үүрэг. Төсөв гэдэг бол Монгол улсын сан хөмрөг, Монгол улсын баялаг. Төсвийн удирдагч үүрэг гэж. Өнөөдөр Монгол өрх гэрт эр хүн нь явж бизнесээ хийж, гадаа дотоохоо амжуулж, сайн муутай тулж явж орлогоо олоод ирдэг. Эхнэртэй атгуулдаг. Эхнэр тэр орлогыг тэр өрх гэрийн нэн чухал, нэн шаардлагатай юунд вэ бүгдэнд нь хуваарлж зүү зохистойгоор зарцуулж бүгдийг болгож бүтээж төвшдөгдөг. Энэ бол өрх гэрийн төсвийн удирдагч эмэгтэй хүн гэдгийг баталж өгдөг. Яг энэтэй адилхан улсын төсвийг удирдах, юунд зарцуулах, юунд хойш нь тавих уу, юунд илүү өгөх үү, юунд дутуу өгөх үү гэдэг бүх асуудлыг Монгол хатан ухаантай эмэгтэйчүүд хариуцсан шийдэжсэн. Төсвийг бүрдүүлэхийн тулд монголчууд төр оршихуйдор татвар оршихуй, татвар оршихуйдор төр оршихуй гэсэн зарчмаар төсвөө бүрдүүлдэг байсан. Өөрөөр хэлэх юм бол Монгол улсын төсөв татвараар бүрддэг байсан. Айлын гишүүн өрх бүл шинээр хүүхэд төрөөд 3 нас хүрмэгц айлдаа бүртгэн авч айлаасаа 50 толгой төллөх мал олгож байсугай. Тус хүүхэд 6 нас хүрмэгцээ 3 сайн эргийг, эдэр насандаа 10 сайн эргийг, өтөл насандаа 5 сайн эргийг улсдаа татвар болгон өгсүвэ. Тухайн хүн малаа хэрхэн яаж маллаж, их болгоно уу бага болгоно уу түүнээс үл хамаарч тогтсон ганц тоо хэмжээгээр татварыг авдаг байсан.
айл гэргийн маань бол улс гүрний анхдагч айл гэрэд эмэгтэй хүний үүрэг орол ямар байдгийг хүн бүхэн мэднэ. Ер нь эмэгтэй хүн шиг сайн менежер айл гэрт байдаггүй. Түүнтэй нэгэн адил Монгол улсын ирээдүйг харсан хэтийн бодлого боловсруулахад эмэгтэй хүний хатан ухаан зайлшгүй хэрэгтэй гэж боддог. Мөн өвөөдөө хааны хатан, дөргөнөө хатан Монгол улсыг захиран байх хугацаанд Монгол улсын хил хязгаарыг маш их хэмжээгээр тэлсэн байдаг. Ингэж Монгол улсын хил хязгаар тэлэгдэхийг хэмжээгээр Монгол улсад харьяалагдах овог аймагуд хүн амын тоо нэмэгдэж төсвийн бааз суурь ихэхэн өргөжж байсан байх жишээтэй. Чимбаатны бас нэгэн өөр жишээг дурдах юм бол Хувлын хааны хатан Чимбаатан нь нэгэн найр наадмын үеэр ордныхоо бүх зарц шивгчнүүдэд хишиг болгон торгон дээл хуаартай хэвсийг бэлгэлжээ. Үүнийг харсан Хувлын хаан ордны доторх ийм үнэтэй зүйлсийг юунд хамаагүй зарцуулна вэ хэмээн Чимбаатанаас асуухад нэгэн эмэгтэй хаан та эндүүрсэн байна. Хатан их биднэр хэрэггүй болсон ном сумны торгон ороолтыг хөвүүлж, сайн утсыг нь ялгуулж, торго нэхүүлээд түүгээрээ эдгээр дээлүүдийг урлаж бидэнд өгсөн билээ. Харин үжирсэн хоньны ноосыг ахин цэвэрлэж угаагаад хуаартай хэвс нэхүүлж бидэнд өгсөн гэж өгүүлжээ. Үүнээс арахад Чимбаатан ард иргэддээ ээлтэй байхын зэрэгцээ. Хааны сан хөмөргийг аривлан хэмнэгч, аривжуулан баяжуулагч буюу нэг ёсны төсвийн сайн эзэн гэдгээ харуулжээ. Ингэж Монгол хатад өөр өөрийнхөө цаг үед өөр өөрийнхөө төсвийн удирдагчийн үүргийг нэр төртөө биелүүлж байжээ. Тусгаар тогтнолч үүрэг. Хатан ухаантныг гүйцэтгэдэг том үүрэг бол тусгаар тогтнолч үүрэг гэдэг. Тусгаар тогтнолч үүрэг гэхээр эрэгтэйчүүд Монголын тусгаар тогтнолыг хамаардаг байсан юм уу гэдэг асуудал тавих гэж магадгүй. Монголын тусгаар тогтнолыг дотор нь хоёр хуваадаг байсан. Гадаад, дотоод гэж. Дотоод тусгаар тогтнолыг хатан ухаантай эмэгтэйчүүд босгож ирж, барьж, хариуцаж, хамаарч авч явдаг, бэхжүүлдэг байсан. Гадаад тусгаар тогтнолыг хаан ухаантай эрчүүд нь авч, хамаарч, хариуцаж, хамгаалж, бэхжүүлж явдаг байсан. Улс үндэстэн оршин тогтнож байгаа бол бусдаас үл хамааран бие дааж орших хэрэгцээ сонголт зорилго зайлшгүй байдаг. Альва хувь хүн өрхгүйр улс үндэстэн айлч талаараа хинээс ч хамааралгүй бие дааж орших чадварыг тусгаар тогтнол гэдэг. Тэр дотоод тусгаар тогтнол гэдэгт юу ордог юм гэж? Монгол улсын 5 тусгаар тогтнол Эрдэнэ. Монгол үндэсний 5 тусгаар тогтнол. Монгол айлын 5 тусгаар тогтнол гэж 3 тусгаар тогтнол, дотоод тусгаар тогтнолыг бүрдүүлдэг байсан. За тухайлбал Монгол улс өнөөдөр 9 эрдэнийн орон билээ гэл яруу найрагчаас ахуулаад жирийн ард иргэдэд хүртэл алтан эрдэнийн орон, мөнгөн эрдэнийн орон, зэс эрдэнийн орон гэд эд зүйлтэй харьцуулаад өнөөдөр шүлэглээд дуулаад найраглаад сууж байна. Тэгвэл монголчуудын эрдэнэ нь юу исэн гэхээр маш ойлгомжтой. Хаан эрдэнэ байна, айл эрдэнэ байна, 5 тусгаар тогтнол эрдэнэ. Энэ 3 том эрдэнэ дээр Монгол улс босч ирж байсан. Монгол улсын ахуй амьдрал, хөгжил дэвшилтийг урагшлуулах, бэхжүүлэх, бадраахад хамгийн их үүрэг гүйцэтгэдэг зүйлсийг нандинан эрдэнээр нэрлэдэг байсан байна л да. Тэр 5 тусгаар тогтнол эрдэнэ гэдэг дотор нь юу ордог юм бэ гэж. Мэдээж аливаа улс үндэстний хүмүүжүүлсэн эр гүн нь байна. Байгуулсан нийгэм нь байна. Тэр зөв оршин амьдрах уу, сэрхүү ухамсар нь байна. Бүтээн байгуулсан, босгож ирсэн тэр төрн буюу төвшин сайхныг тогтоосон тэр засаглал нь байна гэдэг. Ингээд Монгол улсын 5 тусгаар тогтнол гарч ирдэг. Энэ 5 тусгаар тогтнол эрдэнэ нь Монгол улс үндэстэн дээр буухаараа, Монгол үндэстэн дээр буухаараа цус буюу удамшил, хэл сэтгэхгүй, соёл гэд задраа явчихдаг. Өнөөдөр Монголын 2.7 сая иргэд дотор Монгол цус байхгүй болох юм бол, Монгол цус эрлийцэх юм бол цусны тусгаар тогтнол байхгүй. Монгол хэлээ мэдэхгүй харь эхэлтэнгүүд олноороо төрж ийн өнөөдөр. Энийг дагаад өнөөдөр монгол хэл байхгүй болж байна. Бичиг байхгүй, бичиг соёл байхгүй болж байна. Өнөөдөр хэл сэтгэхгүйгээ дагаад монгол ухамсар, монгол ухаан байхгүй болж байна. Энэ мэтлэн Монгол үндэстэн мөхөх гэж байна.
Тэгвэл энэ Монгол үндэстнэрээ үлдээ гэж байгаа бол бид нар яахаргүй үндэсний 5 тусгаар тогтнолыг бий болгох ёстой. Дараа нь Монгол айлын 5 тусгаар тогтнол гэж. Монгол суухан тодорхойлсноор айл гэдэг бол өнөөдрийн бидний боддог өрх гэр биш. Айл гэдэг бол өөртөө 100 мянган хүнийг хамруулсан нэг хэмийн бие даасан том тогтолцоо. Тэр 100 мянган хүнийг өөрийн дундын өмчлөлтөө, дундын хууль эрх зүй хэм хэмжээтэй, дундын тусгаар тогтнолтой. Тэр тусгаар тогтнол нь 5 байсан. Тэр нь юу? Цус удамшлын талаас хөх толб байсан. Хэл соёл сэтгэхүйн талаас нүүдэлч сэрхүүн байсан. Хамтран амьдрах, сүргэлэн амьдрах тогтолцоо талаас айл нь өөрөө байжсэн. Түүнийг удирддаг 5 тусгаар тогтнолыг бэхжүүлж авч явдаг анд нь байжсэн гэд айлын 5 тусгаар тогтнол ийм 5 зүйлээр гарч ирдэг. Энэ бүхэн яагарахгүй Монголын дотоод асуудал. Яагарахгүй Монголын дотоод оршин амьдрах. Тэгэхээр их эзэн Чингис хааны сургаалыг бид бүгдээрээ мэдж байгаа. Гадаад дайсан бол дүр зургийн дайсан. Дотоод дайсан бол мөнхийн дайсан болоо. Баламд шунхай ноёд түшмэд идэхээс өөрийг үл мэдэх хиж гөрөөстэй агаар нэгэн болоо. Тэгэхээр яах яргагүй өнөөдөр монголчууд энэ мөнхийн дайсантайгаа учирчаад байна бид нар. Тэгвэл Монгол улсын дотоод дайсан бол хиж гөрөөс гэж нэрлэж байсан байна л да. Тэгэхээр хиж гөрөөс гэж юу юм гэхээр идэх хэрэглэгтүүдэд л амьдралын зорилго нь биелж өөр бодож санах өсөх мөрөөдөх зүйлгүй хүн дүрстэй идэх чамтныг л хиж гөрөөс гэдэг юм байна л да. Тэгэхээр хиж гөрөөсийг төвшний хувьд дотор нь булай, булхай, боолхай гэж 3 ангилдаг. Тэгэхээр бид нар Монгол хүнсний хувьд аюулгүй байдлаа алдаж байна. Булай гэдэг бол амьдрал нь хоосрол болсон хиж гөрөөсийг хэлдэг юм байна. Эрүүл мэндийн хувьд аюулгүй байдлаа алдаж байна. Агаараар цэвэр агаараар амьсгалж чадхаа байж байна. Хүрээлэн байгаа орчны үед бид нэр аюулгүй байдлаа алдаж байна. Булхай олсныгоо булаалгаж дасагч хиж гөрөөсийг хэлдэг юм байна. Удмын сангийн хувьд аюулгүй байдлаа алдаж байна. Ген цусны хувьд аюулгүй байдлаа алдаж байна. Мэдээллийн хувьд аюулгүй байдлаа алдаж байна. Оюун санааны хувьд монголчууд ямар ч дархлаа байхгүй болж байна. Аюулгүй байдлаа алдаж байна. За боолхай гэдэг бол бусдын олсныг булааж иддэг хиж гөрөөс. Ингэснээрээ цөөх хэдэн монголчууд маань намуудын үзэл суртал шашны номлороо хуваалцаар талцсаар байна. Тэр энэ дээр ямар дүгнэлтийг хийж болох вэ гэхээр Монголоо гэсэн нэгдсэн ийм үндэсний эрх ашиг бол Монголд байхгүй болжээ гэсэн. Тэгэхээр үнэхээр энэ дотоод эрхийг хамаардаг хатуу ухаантай эмэгтэйчүүд бол цөөрсний тод жишээ болсон. Ингэснээр Монгол бол дотроосоо тусгаар тогтнол алдаж байна. Тухайлбал бүх зүйлээрээ бусдаас хамааралтай болж өвөг дээдсээс үлдээсэн бүхнийг эцэст бүр эх орноо хүртэл худалдаж байгаа бүхнээ боолоход булаалгадаг болсон өнөөгийн төр засаг Монголын ард түмний цусар алмайг жишээлж болох юм байна энэ жишээгээр. Ийм л учраас булай булхай боолхай нь Монголын дотоод дайсан болдог байсан байна л да. Энэ мэтлэн бид нар өнөөдөр айлынхаа 5 тусгаар тогтнолыг алдсан. Үндэснийхээ 5 тусгаар тогтнолыг алдсан. 5 тусгаар тогтнол эрдэнэ гэж юу байдгийг ч мэдэхгүй гутам шиг болоод ингээд сууж. Тэгвэл улсын 5 тусгаар Монгол улсын 5 тусгаар тогтнолыг аваад үзэх юм бол тэр өнөөдөр орон зайн тусгаар тогтнол нэг хагас дутуу байж бусд нь бүгд байхгүй болсон сууж. Бид ямар тусгаар тогтнол яриад байгаа юм. Юу яриад байгаа гэдэг асуудал маш их эдрэгтэй болдог. Тэгэхээр Монгол улсад өнөөдөр эцэг өвгдийн ёсоор тэр гадаад тусгаар тогтнол нь хэрэгтэй байна. Дотоод тусгаар тогтнол нь ч хэрэгтэй байна. Дотоод тусгаар тогтнолыг яатан ухаантууд энэ 3 тусгаар тогтнолыг барьж хариуцж нэгтгэж Монголыг дотор талаас нь аюулгүй байлгасан. Энэ 5 тусгаар тогтнолуудыг яаж хатан ухаантууд гүйцэтгсэн гэхээр төрийн 10 онол, улсын 10 түгээмэл, ахын 10 түгээмэл гэдгийг чинь хооронд нь сүлжиж өгөөд сүлжхүүн 15 сууханаар энэ 15 дотоод тусгаар тогтнолыг Монгол улсад босгож ирж байсан байна. Монголчууд бид Алунгой хатны багцлсан 5 сумны сургаалыг Эвийн ухаан гэж ойлгодогч бас нэг далд утга нь 5 сум нь тус тусдаа Монгол улсын аж ахуй амьдрал хийгээд дотоод хэрэгт хамаарах бүхий л зүйлсийг илэрхийлнэ. Харин 5 сумыг багцлан ууж холбосноор нэгэн Эви, нэгэн амийг үүсгэх ухаан болдог. Тэгэхээр Алунгой хатны багц 5 сумны сургаал бол Монгол улсын дотоод хэргийн сургаал төдийгүй хаан хатан ухааныг хослуулан улс орноо засаглах тэр үед Монгол улс хөгжингүй улс болно гэсэн утга билээ.
одоо өнөө хүртэл эрчүүдийн материалист аргын ухаан эр зэрэг дамгаалсан шийд гаргадаг төр зонхилж байсан бол одоо эрчүүдийн аргын ухаан эмэгтэйчүүдийн бэлгийн ухаан хосолсон ийм оновтой шийд гаргадаг төрийн дагстай бүхий нийгэмд бид амьдрах ийм сайхан ирээдүйн үед тулж ирээд байна. Практик дээр бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн арга бэлгийн ухаан хосолсон хосолж асуудлыг шийдэж байх юм бол илүү оновчтой илүү зөв байдаг гэдэг мэдэрсэн. Хаан ухаан, хатан ухаан хоёр хосолж байж тэр тусмаа гарын алганы арга үр шиг шүтэн барилдаж байж их суу ухаан төрдөг гэсэн ийм итгэл үнэмшил надад байдаг юм аа. Хатдын ухаан гэдэг бол дэлхийд онцгой байр суурь эзлэх авгаа их болохыг Монголын түүх нотолноо. Тэгэхээр өнөөгийн бид зөвхөн бахархаж яриад зогсохгүй. Одоо тэр уламжил, тэр заншил, тэр түүх нарийн сайн судалж өөрснийхөө амьдралд хэрэгжүүлэх явдал хамгийн чухал гэж боддог юм аа. Монгол хаан ухаан, хатан ухаанаар бүх гариг ертөнцийн бүх орон зайг дүүргэх ёстой юм байна. Энэ хоёр ухаанаар иргэн төр улсыг тогтнуулах. Дэлхийг засаглахад бол одоо зөв тавин шийдэл чухам энэ ухаанд байдаг. Хатан ухааныг ингэж ярихад бол гайхамшигтай боловч нөгөө талаас нь харахад хатан ухаан өөрөө их энгийн гаргалгаатай байдаг. Би боддгийн амьдралаа зөв аваад явж байгаа эмэгтэй хүн болгон хатан ухаантан юм аа гэж. Их урдын гишүүний эхнэр гэдэг бол хатан ухаан боловсрч байдаг. Хатан ухаанаараа дамжуул тэр их урдын гишүүний хаан ухааныг тижээж байдаг гайхамшигтай тийм багш байх ёстой. Манай Монгол төрийн төсөж байгаа шийдвэр гаргаж байгаа төвшөнд хийгдэж байгаа олон хууль дүрм, олон одоо шийдвэр тогтоол захирамжийн утга агуулгаас харагддаг. Хэрвээ энэ шийдвэр дотор хатан ухааны нарийн мэдрэмж одоо байсансан бол түүгээр дамжаа тэр хаан ухаанд нь боловсрсон бол ийм шийдвэр гаргахгүй байх ёстой. Тэгэхээр энд юу дутаж байгаа юм? Тэр эмэгтэй хүний төрийн хэрэгт оролцох, нөөц соёлыг хуваарлахад оролцох, энэ оролцоог хасснаас бодлогын шинжил ухааны чанар, амьдралын бодит байдлыг тусгах прагматик чанар энэ бүгд дутаж байгаатай энэ шууд холбоотой гэдгийг би бас тэмдэглэж хэлхийг хүсэж байна. Би тэр гендрийн одоо эмэгтэйчүүд тэдний хүн тоогоод бие гарах хэрэгтэй гэдээ байгаа нь тэр эмэгтэй хүн өөрөө сайн байгуулгад тэгэл гаргал. Тэрийг заавал 30-аар хязгаарлаж яах юм. Заавал 20-аар хязгаарлаад яах юм. Хатан ухаан бол их суу ухаанд дээгүү их сүү ухаан юм гэж. Ер нь хатан ухаан бол ижи ухаан. Ижи ухаан дээр төрийн ухаан нэмэгдэхээр арга байхгүй тэнгэрээс буусан зарлаг мэт ийм зөв шийдэлд хүрдэг нь тодорхой юм аа. Тэгэхээр Монголын төрийг эрэгтэй хүн загснаар сайн явсан ч юм биш. Монголын төрд эмэгтэй хүний ухаан дутаад байгаа нь бол харагддгийг. Тийм учраас аль чаддаг сайхан эмэгтэйчүүд бол Монголын төрд гарахад илүүдэхгүй гэж үздэг шээ. Эрх чөлөө. Тусгаар тогтмол. Монгол улсын ам таны төлөө ухтан мэдж тосож бэлдэж
тиссэж үлдэх их ухаанаар алд бие халуун цусан үл хайрлан үеийн үед тэнцэх болно. Хатан 73 суухааны 73 дахь суух нь Монгол улсын ам гэж байгаа. Монгол улсын амийг үүсгдэг гол сүнс нь бол Эв. Энэ сүлжүүн 15 сууханаар нэгтгэж сүлжсэн 3-5 тусгаар тогтнол хооронд нь өшөөд нэмж давхар сүлжээд Монгол улсын амийг бий болгож байсан. Их хүн дээр нэг жишээ авч ярил л да. Эхийн хэвлэд байгаа урагт сүнс бие цогцонд нь ирж сууснаар тэр хүүхэд тэр ураг амилдаг шүү дээ. Яг үүнтэй адилхан Монгол улсын ам 3 ивээр бүрэлдэж бий болдог. Монгол улсын амийг бүрэлдүүлдэг хамгийн эхний ив бол хатан ухаантны соён гэгэрүүлэгч үүргийг гүйцэтгэдэг 27 суухан. Хүмүүсийн хоорондох ив. Тэгвэл хүн хэдий ив нэгдэлтэй ивтэй оршдог юм бэ гэхээр гэгэрсэн тохиолдолд ивтэй оршдог. Гэгэрсэн хүн гэж хэнийг хэлэх вэ гэсэн? Зөв үйлийг хийхээс гадна бусдын төлөө сайн сайхан үйл хийдэг хүнийг гэгэрсэн хүн гинэ гэж. Монгол улсын амийг бүрдүүлдэг дараагийн ив бол Монгол оршин амьдрах хүн ив. Хатан ухаантыг дотоод хэргийн эзэн байдаг үүргийг гүйцэтгэдэг 20 суухан. Төсвийн удирдагч байх үүргийг гүйцэтгэдэг ахын 10 түгээмлийн 10 суухан. Монгол улсын амийг бүрдүүлдэг 3 дахь ив бол Монгол улсын тусгаар тогтнолч ив. Мөн Монгол хатан ухаантны тусгаар тогтнолч үүргийг гүйцэтгэдэг 15 суухан. Ингээд энэ бүгд нийлээд гуруулаа нийлж зангидагдаад соён гэгэрүүлэгч дотоод хэргийн эзэн байх, төсвийн удирдагч байх, тусгаар тогтолж байх. Энэ үүргүүд нэгтгэгдээд Монгол улсын амийг тодорхойлж гарч ирж байсан. Ингэж гурван онлоор Монгол улсын ам зохицолж байсан. Яг л их хүн өөрийнхөө хэвлээд нөхрийнхөө удмыг яаж амьлуулж бий болгож, амьдрал болгож өөрийнхөө хэвлийгээс тасалж гаргадагтай адилхан. Монгол улсын амийг хатан ухаантай хүн өөрийнхөө үр зүрхэн дотор тэр хатан 73 суухан дотроо ингэж амьлуулж босгож ирж байсан. Тийм учраас Монгол хатад гэдэг чинь Монгол улсынхаа амийг сахин хамгаалахын төлөө юугаач хайрладаг ус. Өөрийнхөө аз жаргал, өөрийнхөө хайр дурлал, өөрийнхөө үнэтэй цэнтэй болгоныг тэрний төлөө зориулж байсан. Эмээ би онцлог нь гаргачихлаа. За ямар сайхан бэ. Их ухаантай хүн болох нь дээ миний охин. Монгол улсыг засах их үйл хэргийг дэлхийд түгшдгэх агуу үйл хэрэг болгон залж удирдах, засаж чиглүүлж чадсан хатан 73 суу ухааны нууцын гайхамшигыг Монголын ирээдүй хойч үе өнөөдрөөс судлах нь чухал болжээ. Монгол бүсгүй та Монголын ам билээ.